авилгатай тэмцэх газраас үзүүлж байна. Сайн байна уу? Намайг Хасуун гэдэг. Сонин содон нэр байна гэж үү? Би одоохон тайлбарлаж өгье. Нийтийн албан тушаалтнууд болон миний нэрийг андахгүй сайн мэдэн дээ. Тэд нийтийн албанд шинээр болон албан тушаал өөрчлөгдөн томилогдох бүртээ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг буюу намайг гаргадаг байхгүй юу? 2012 оноос өмнө нийгэмд төрийн албан тушаалд орж ажиллах гэж буй хэн боловч хувийн ашиг сонирхлынхон талаар мэдэгдэж тайлбарладаг хууль эрхцэн орчин байгаагүй юм. Тиймээс иргэд олон нийтийн дунд танил талаахарч томилгоо хийдэг, томилогдсон төрийн албан хаагчид хүнс сурталтай, хувийн эрх ашигын үүднээс аливаа асуудалд ханддаг, найзрахах танил талаа харах байдлаар төрийн үйл ажиллагааг явуулж, авилга, хeel хахуул авдаг гэсэн сөрөг ойлголттой байсан. Харин 2012 онд Монгол Улсын их хурлаас нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталснаар нийтийн албанд хэнийг томилох, нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хэрхэн хориглох, сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд хэрхэн ажиллах талаар зохицуулж өгсөн юм. Энэ хууль батлагдсанаар авилга ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх үүрэгтэй Хасуун би мэндэлсэн юм да. Тэгэхээр би бол сэрүүлэг. Хасуун миний үүрэг бол нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд ажиллахаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээр тухайн албан үүргийг гүйцэтгүүлэхгүй байх, хувийн сонирхлын дагуу албаны бүрэн эрхээ ургуулan ашиглах, цаашлаад авилгын гэмт хэрэг төртгөөс урьдчилан сэргийлдэг байхгүй юу? Хуулийн дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн шийдвэрлэлтийн байдлыг захин мэдээллийн сүлжээнд байршуулснаар олон нийтийг мэдээлэлээр хангахаас гадна ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авилгатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлсэн давхар ач холбогдолтой юм. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн гаргасан Хасуумыг авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний хилтэс шалгадаг. Тэдний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдээллийн шалгалтын үр дүнг сүүлийн жилүүдэд засгийн газар бүрэлдэх томилгооны зарим жишээнээс харж болно. Тодорхойлбол гадаад харилцааны, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, барилга хот байгуулалтын, эрчим хүчний сайд болон эрүүл мэндийн дэд сайдад томилогдохоор нэр дэвшигчдийг мөн төрийн орон сууцны корпорац, иргэний нисхийн ерөнхий газрын удирдлага, Сүхбаатар аймгийн засаг даргаар томилогдохоор нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авилгатай тэмцэх газраас хянан үзээд тухайн албан тушаалд томилоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг тогтоож тэдгээрийг томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж томилгоог нь зогсоож байсан юм. Тэр хараа биз та нар. Хасуун миний тусламжтайгаар дээр нэрлсэн олон хүнийг тухайн албан тушаалтанд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсхийг нь урьдчилан мэдэн сэргийлж чадсан байна шүү дээ. Энэ мэдээр хяналт шалгалтаар нийтийн албан тушаалд нэр дэвшсэн этгээд нь ажлын байранд тавигдах шаардлага шалгуур үзүүлэлтийг хангахгүй байх, засгийн газар шинээр байгуулагдах, байгууллагын удирдлага, томилох эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдөх бүрд баг бүрдүүлэх нэрийтлэр төрийн жинхэнэ албан тушаалтныг шилжүүлэх, чөлөөлөхтэй холбоотой ашиг сонирхол бүхий хууль бус нөлөөлөл нэмэгдэж ажлаа мэддэг. Тухайн салбартаа үр бүтээлтэй ажилласан жирийн албан хаагчдын оронд нэг нутаг, нам, эсвэл танил талынхаа хүрээллээр ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй этгээдийг томилох хандлага цөөнгүй байгааг авилгатай тэмцэх газраас холбогдох байгууллагад тухай бүрэн зөвлөмж чиглэлийг бүргүүлэн ажиллаж байна. Намайг зөвхөн нийтийн албан тушаалтнууд мэддэг байсан. Харин одоо та бүхэн ч бас намайг, миний үүргийг сайн мэддэг боллоо. Авилгагүй нийгмийн төлөө хамтдаа